Чингис хааны удирдсан 20 түмэн Монгол эрийн 5 түм гарын хайрын нутагт ясаа гэж хизээд буцалшгүй тэнүүл сүнэс болж хоцоржээ. Тэгэхээр 20 түмэн хүнээ бүгдийг хүний газар хүнлэний нутагт хүүр яс болохгүй төлөө тэр бүрэн хилэн эсэргүүцсэн хот болгосыг хайр найргүй хятан талхигдана гэж зарласан байлаа. Яг энэ зэрлэгээс болж үе түмэн эгээл ард нэгүүлт дайны үргэлдэл болж ариун цусаа урсгаж алтан амиа алдсан юм аа. Улсын вангийн баян жаахан гаагүй болов. Хаврын халсны өрөвсөлд нэрвэгчээ. Хавлын ус нуур чавгнаад халуун нуурахгүй байна. Энэ тунч байхгүй юм чинь барах. Тийм бэлээ. Тэрэн дэлхэн байлаа. Тэр амарлангаа нойрсож үүлэн далд орох. Бас ямар мууч юм байх юм? Чингис хаан 3 хүүгэн томилж манай хуучин нийслэл руу чиргэлүүлжээ. Ийм очир болохыг би аль хэзээний баргалсан юм аа. Дахвал харан чайж эдлэгжээ. Юу гинэ? Тэгээд бог татан хатад татвар хүнжүү болоод жаалванаар яв. Бог татан хатад татвар болоод гүнжүүнаар жөвд оллогдож жаалванаар бүр алгажээ. Тэнгэр минь. Ава. Лав сайн жолвос чимэг сонсоод давж байна. Яа. Ятаухна. Ава, битгий цаваарай. Уртаар нөгдсөн. Элгэн садан минь даваж норонд намайг хүлээж байна. Хойно нөгчих дотны хүмүүстэй би даваж норд хүлээж яа. Гэр хотлоороо тэнтэл өрдөх болж та. Насанда хөжөр хажгаргүй удам нутгийг эжирхэж явсан. Харамсалтай нь өд болохдоо ясаа тавьчихмаар албан чинаа гадарчгүй болоод энэ чинжилүүд арал дээр нойрсгол болж яах вэ? Ануудалаа өдөрвөр надад ашуудлын аюу хөгжимдөж сайлгаж шууд өдөрвөр надад хөөмэн чимэдэж аваарай. Дүүгийн чин ван хөвгөн өргөмжилсэн бов татнаа санаа шүү. Би бүх хүчээр дүүгээ туслаа. Хөөмэн аавн чамаа санахгүй биш. Гэтэл анхаарч чинь ондоо хүн энэ төрийг татаж дийлэхгүй. Тэгэхээр ахыг чинь улсын ван өргөмжлээ. Та санаа амарва. Би танд гомдохгүй. Агтаамаас гомдохгүй. Ханаас одоо шинэ улсын вантай болсон шүү.
Ингээд л улсын ван болсон тэрнээ ярив алдартай мөртөн ичүүр гутамшигтай нэг нас эцэлжээ. Тэрнийг талайхад өвдөг ших оршуулгын ёслол үгүй, гашуудлын аюугүй, уйлж унтсан хүн чанха. Учир нь тэд нэхэж байгаа Монгол зэрэгт мэдэгдэхээс хань нэн харамсалтай нь эзгүй ихээр хаягдах төгсгөлтэй болно гэдгийг өөрөө ч бодож олсонгүй байхаа. Гэвч тэр Монгол зэрэгт хөөгдөж зовхын халыг амсахгүй болжээ. Хожим нь дотоод тангис залгигдан замхарсан энэ өчүүхэн арал дээр тэр нам тайвуу нойрсон байлаа. Үр хойцсон тэрнийг магтсан ч тэр, муулсан ч тэр онгонын эрж болохоос өнгөржээ. Явцгаая. Чингис хааны 3 хөөг хуучин нийслэлд хөрөхөөс өмнө амжиж хүрье. Тэнд байгаа 10 түмэн цариг морь 100 түмэн иргэн болоо манай монгол хүнийг ялж мөнгө төрөө мандуулах эцсийн гэрмэлцэл. Би та бүхэнд осолцсон. Та нарыг зовоолоо. Та нарын өмнө би бол талгай өнтөхийн аргагүй ялтай хүн. Өвгдөө цэхэн өмнө би мөч ялтай хүн. Ван хөвгүн ирсэн. Нагча, би ван хөвгөн биш болсон. Инкам болооч. Хөөрхий жэмэн нагчтаа хэлээч. Ахынхаа албадалгаар чи ван хөвгнээ орон юулсан бич? Үгүй. Ордон ууд болготон гэрээсэлсэн. Ах чин худлаар зохиосон байлгүй. Би дэрэгтэн байсан. Болгүй хүүгээ. Улсын ван гэрээсэлсэн ч болгүй. Чи болоо богд татны өргөмжилсэн ван хөвгөн. Ван хөвгний дураар солих нь хуулд нээчгүй. Хуулд нийцгүй. Хүүгээ. Чи энд суурн суухаар бэлтгээрэй. Сонсчаа. Тануус тус өрөө 1000 чирэг шилжүүлж авчираад төрүү дахиад дуурах үед вангийн ордон болоод торгон чиргийг сэмэрхэн мөсөлж шинэ ван болоод тэрнээ дагалж жанжны торгон чирэгтэй нь бүгдийг устгах. Нэгийг ч битгий үлдээ. За. Аха. Яс. Улсын ванд мэдүүлээ. Дүүгийн ч мэдүүлснээр бол улсын нагч болоод өрхөн ажгуурт олон гад чирэг морж голоод таны алах гэж. Аа. Дүүмин. Энэ үнэн үү? Тэдний өлгөр өчиг ван таны улсын ван өргөмжлөх нь хуулд нийцгүйг нь тэгээд таныг алж намайг улсын ван болгох гэж байна. Гэтэл танаас ондоо хүн улсын гавар дийлэхгүй өчиг ван хэлсэн шүү дээ. Дүүмин. Сайн дүүмин. Улсын ван балгасан доторх чирэг бөр улсын нагч их шүү. Тэд дахиад дуурах үед хөдлөвөл бид эндээс одоохон салжихгүй болохгүй. Явъя. Түүхийг юр бариглж болдоггүй. Хэвшиж мунхарсан эдгээр хаан мукзаатнууд дотоодын хөвсөлд дэвдэж аваасан хол илүү омог зэрэг ухаан бодлоготой шинэ улсын вангаан хөөж явуулсан бовол хуучин нийслэлд явагдсан энэ байлдаан өөр нэг төгсгөлтэй ч байж мэдэх юм. Хаанта баярын чимээ. Чангчун бомб янжингаас салаад энд хурч ирмээр байна. Тийм үү? Тийм. Оохай. Баяр дээр баяр гэгч эндэ. Би бүгдээрээ сайхан наригчгаая. Хоёрдоо олноороо бүрж үдэржээ. Өнөөдөр харигтаар сууж айдуу хангинуулд наригя. Та нар суугаарай. Урсгалдаа наашаа ирд суугаач. Аач.
Их Монгол улсын Төмтийн ноён Илөө Буха өжнөө жалгаар Чангчун бомбыг ухтаж байна. Алтай ууланд атар хагалууралд сууга Илөө ахыгийн дүү Илөө Буха жанжин та мөн үү? Мөн да. Би бол Илөө Буха. Илөө Буха жанжин олон тустай атвш сайн явдал хийжээ. Олдой бомба энд илүү хэдэн хоног саатмаар байна. Энэ жилийн хураалт чинь ямар вэ? Арчлаг сайн бол хураатлал сайн. Эрхэм жанжинаа энэ үгэнд өчнөө гүн учир яса уусан навчиж вэ. Утагт багш марл. Би танд үжмийн атаам бол үжмийн арих болтгсан. Хой. Яагаад бүр үжим юм бэ? Маргааш бүр гуагаар дайлна. Хаамилгва, тарвас, байлангва. Гамар. Чингис хааны зэрэг чанга эсэргүүцэлд учраад дайралтанд түр хашигдсан үед 10 хэдэн түмэн зэрэг дайчлаад шийдвэр дан хийхээр хүлээж байсан шинэ улсын Монгол Орслоор ирчилсэн сэлмэн далайж эсэргүүцэн байлдаж эхлэв. Түүнтэй байлдсан нь Шихий хутгийн удирдсан 3 түмэн Монгол зэрэг байжээ. Хараач, тэд ягаад тийм арбан хүнтэй вэ? Тэд хэдий арбан хүнтэй боллоо гэд манай арим биш ээ. Байлдээ. Цоо хүнээр ч гэсэн өшөөгөө авахын тулд амь тэмцэн байлдах ёстой. Ер нь тэгээд тэд тагаа шиг хотгор гадад орчихсон юм чинь. Жагсаалаа тэтгэх аргагүй болжээ. Шинэ улсын ван байна. Бид богдожны голын тас гаргыг хэрэглэе. Улсын ванг амьдар нэмэрээ. Тэр нь амьдар бэрээ. Цэргийн хүч тун зөрөөтэй байдалд явагдсан энэ дайнд Шихий хутгийн удирдсан 3 түмэн Монгол зэрэг орд тас устгахад хүрчээ. Шихий хутаг 100 гаруйхан жанжин зэрэгээ дагуулж бүслэлтийг шувталсан байлаа. Миний өгсөн 3 түмэн чирэг бүр үрэгдчих үү? Хаанта та нэмээ алчгаа. Би ч өчигдөр очсон гоос болоод дайс нь ялгажээ. Би өөлөхийн өрөг төжөөс ачиг хөсөрдүүлжээ. Та нэмээ алчих. Үгүй. Шихий утга. Чивэл өөжийн үржилсэн хүү. Өөжийн зөвшөөрлгүй бол би чамайг алж болохгүй. Өөж. Тийм. Өөж аль хижээнэ мөнгө тэнгэр талчихсан. Тэгвэл би насандахын болохоор явъя.
Тэнд борхуул хачхун төднөөс настангоор асарж байна. Одоо миний үүрэгвэл өөжийн үгийлж исэн ойр дотн хүмүүсийг эсэн мен дээр дагуулж хараад ариун сүнсийг амаржуулах явдал. хаанта Балжээ намайг бараанхаар дагуулж оч. Би тэр гурван түмэн хилэс сүнсийг тахъя. Чихи утга ямар учраас ялгцнаа чи мэднэ үү? Бараанхаарийн гажрын байчийг үжилдэ. Гажрын байчийг сайн сонгосонгоос болж ялгдаж шүү. гажрын байтны яасан? Явган чирэг бол нэг дор бөөмнөрд нягтарсан жагсаалаар байлдан. Морь чирэг бол 3-5-аар нэг баг бол тархан байлбал тохиромжтой. Тэгвэл сая хомид дэлэхэд дүгэн болно. Би байлдахдаа 100 морьтноор түмэн хүний хомролон чохож 1000 морьтноор 100 гажрыг эрхшээдэг. Чи энэ тогооших хотгор гажарт 3 түмэн чиргэн бөөмнөрүүлчихсэн юм чинь бөслөгдөн сөнөөхтөн гарчаагүй штэ. хаантан танаа ухаан бодлогыг би насаараа сураад барах юм бишээ. Тийм бол чи хаашил жаргат ноён болоорой. Хожим чирэг дагуулж байлдах хэрэггүй. Надтай хамт отролж малжиж явсан ах トゥ нар минь. Надтай хамт мэрхэд татар, жадран, хэрээд 8-ыг эргшээсэн ах トゥ нар минь. Надтай хамт түмэн гажрыг товчилж баруун шаялсан ах トゥ нар минь. Та нар минь бараан хөрд нойрсжээ. Дээчин алтар дархан авьяагаан дуурсгааж Монгол өрийн омог сүрийг мандуулсаар мөнгө нойрслоо. Яг л Монгол өрийн эрэл хөөцөлдөл ёсоор алалдааны талбарт алтан аман жируулж хүнээ гажир хүндлэнэ нутагт ясаан тавьсан. Та нар минь амарлангүй нойрсоор. Өгөөдэва. Одоо наяа. Энэ чандруудыг хаашаа аваач гэнэ. Өмнөх нь хотхор вэ. Тэнд аваачиж боли. Алт мулт болж байгаа яах юм. Нүг ухаж болно үдтэй. Өгөөдэван дайлтгий. Энэ хөдөө өдөр үргэлжсэн хүн дэнд байна. Нүг уххийн хүлээх юм да. Өөр нь өмхөрж байна. Чулуу авгаа. Та ачгаана энэ ордонд очиж энд болсон учрыг мөнөөр найлгаж өг. Таги. Миний 3 хүү нойрон болж байна. 7 сар байлдаад нэг өнчин балгасыг жидэл дийлээгүй. Тэд чухам чигээ ууж хансангүй юм уу? Эсвэл махидж чадаагүй юм уу? Үнэн дан манай чирэг 2 удаа балгасан дайрж ороод амуу мөрнөө хөөрг хүртэлжсэн. Гэвч балгасан дэг чирэг ард нэг сэтгэл нэг жаргаар эсрүүцэн тамчаад өвхөж боож өгөхгүй. Тайсан сэтгэл жорог нэгтгэх юм бол тануус бас дугуйр бол нэг, доктор бол хүд нэгтэй байж болно шүү дээ. хаанта чулуун жанжинд хөлж төвдөхгүй учир байж мэднэ. Чулуун. Чиний аав. Дүү чинь хадаан бол бүр миний амийн аварсан ачтан. Хэлээ. Тэнд чам ямар учир гарсан юм? Хаанта жууч чагаадаа хоёр таарлахгүй хав хавнаа сандаан баримталж хэн аднаа гадуурчлаад харилцан тушаа тараа болж байна. Бид хальны даггаа болохгүй. Мөл хаан ор жалгамдлах учиртоо. Энийг димэтгэхгүй. хаанта энэ учрыг би ус сонссон. Богд ээжин хуучин нийслэлийг
жүчванд сойрхсон болохоор тэр өршөөл өнрөл төгөөж иргэдийн ятхан дагуулад балгасын бүтэн үлдэхээр зүтгэжээ. Гэтэл Чагаатай вангийн хаан тулсан шинэ нийслэл байна. Тэр балгасын өвдөж болиад дээрэмтгэр жарлаг болгоод хуучин нийслэлийн өвдөрц зүтгэхийг жаахан чахахгүй. Тэгэхээр Буужгул уучлаад буужгүй л устгах штэ. Маргамар юу байх юм? Шихийн утга. За, Чи чулуунтай хамт хуучин нийслэлд очоод жүжийн чирэг жахраг эрхий хасаж өгөөдөг жахрагч болгоод 1 сарын дотор хуучин нийслийг заавал эжилгэ. за. Ачаха! Муга тугаан тэдэнчээ. Хөнгөнэ. Чагаатай ахын хүү вангийн ав залгамжуулагч муга тугаан. Тэр хаавна. Чендрийн тэгээд авчирчихсан. Ачаха. Нэг миний дэргэд хүргэж аваач. Тавар салханд бити үлээлэх. Халуун наранд бити шаргадуул. Тануус явж байгаа. Бүгдөө явж байгаа. Би хайртай амбал муга тугаантайгаа хуйуулах нь суушаа. Өчигтэн Чагаатай төлгөнгүй. Муга тугаа. Хөрхи маамбал минь. Өвгөн иймэрүүл тэмдэн байхад чи өрийн жирэг төрмөгчөн юу гэж ертөнчөөс ангичрна. Элэн чимгэн санчгсан гэж үү? Үгүй тэгээд өвгдөн өчүүхэн харагдахгүй юу? Аа? Хаата баян хачаагаар. Миний жирлэгийн уламжлал маргааш 5 жингийн үед мортдیں۔ Хаантан бас тань мортно. Энэ хүүхдийн амийн хөнгөөс нь тэр чайжиг би үнсэн тавраг болгож амблинкан онгон болж болгоно. Улсын вангийн эмдар барьж хайртай амблинкан сүсийг тахна. Жарлаг уламжлал
Энэ чайж хулгуудалаа болсон ч би тэрний хар чараагаар болтгшин. Би энэ гачрыг өлөс болтол талхтаж өв сургуулийн уг тасарсан хожир гажир болгоно. За. Харин хороор тайны хөвгөв цомыг галж барсаж холтой тоогоог ондоо тарав. Хаалгын галд. Хаалгын баламч. Хаалгын баламч. Огын чиний өсөг авахар ирсэн. Төчөө одоо салбал яг чожоо уулчих юм гэдэггүй шүү. Эндээс Монголын тал нутаг хөрөхөд хамаг хурданд хагасчил орно. Агшираа болсон хөөрхийн ээжтэй ачлалыг гүйцэтгэж чадахгүй болсон дол зовж байна. Бид удахгүй богдожинтай чирэг нийтгэж байна. Та халиулах үг байна уу? Би юу хэлүүлгүй. Би эцэг хааныг даанч гомдоожээ. Би тэрний өөдгөө хүн. Одоо амарсан. Настан гайгийн нүдний далд орчихвол эгдүг нь хүргэж уурлахгүй байх. Та нар яваа. Чингис хаан өгөөдөг дайны талбарын жолоодогчоор томилснээ 1 сарын дараа Монгол зэрэг дайсны хуучин нийслэлийг эзэлсэн байлаа. Чингис хааны зарилгаар тэрнээ ууган хүйжүүч энд үлдэж өсч төрсөн эх нутгаас алс хол байгаа энэ болгосыг сахиж хоцоржээ. Ачаа хаан. Дайсан мөрний гэтэл дутаагаад манай нэхэлтээс молторхоор бажааж байна. Чи гавшгэ чиргийг жолоож нисэх хурдчаар нөхөж очоод
тэдэнтэй жуурлаж. За. Яав. Хурд явахгүй юм уу? Цагаатай хаг тэднээс дайны талбараас ялалттай бочиж ирээд чачрын гадна хөлөөж байна. Тэдний хурд ирж уулж гэ. Тэгээд мугаа тухайн очрыг нуугаад дийлэх юм биш. Мугаа тухайн учрыг цагаатай таашил хэлбэл дээр. Тэдний орж иргэ. За. Эчиха сайд хөвгүүд ялалтай бочиж ирсэн. Юу? Ялалтай бочиржээ? Таны ах トゥ хөдөл уутанд хийсэн өвөр шиг зурчилдээд нэг өнчин балгасыг 7 сар байлдаад ижил дийлсэнгүүдээр үе олон Монгол эрийг өргөдүүлжээ. Аль нь ичих эхнэр хөгдгүй юм. Би хараа тэдэнд юу гэлтэй блэ? Сайд хөвгүүд ялалтай. Дахвала балгас чайжи эдлвэл олжилсон эд эрдэн иргэнэ албан тушаа дэнд оролцсон болоод оролцсонгүй 80 тажид нэгтлээ хувааж өгнө гэж их засгад тогтоосон. Танус балгас чайж иргэнийг дураараа хуваалчиж хараа жанжин нартаа хувааж өгсөнгүү дээрэн хаан төрөгдөж өргсөнгүй. Алтан хочор хоёрын сургаамжийг та нар мартчихв уу? Сайд хөвгүүд ялалтай. Өгөөдөө. Энэ янжаараа би хаан тулсан чамд тушаагаад санаамар байж чадна уу? Цагаатай. Хажимчи 3 мөрнө эхнээс холдож ховцсон газарт улсын он болно. Чамд ийм хэрэг байна уу? Эчиха. Би өтлөөд тануусын жигүүрсад хатуурсан юм чинь одоо миний үгийг сонсгон байсан бич. Онцгой нь цагаатай чи. Онгол цэтэрлсэн эмнэг морьчиг эрх дураараа аашил. Аим шиг готгэхгүй. Сайд хөвгөн 80 хүрд насандаа дарагцсан ч таны сургалтыг сонсон. Үнэн үү? Үнэ. Тийм бол би чамд нэг муу чим хойлж өгье. Чи уйлж болохгүй. За. Байлахгүй. Чи хөвгдийн кан дотроос вангийн ор жалгамдлах хүн сонгоор. Ууган хүүчин мугаатугаан. Бэнтгчч. Мугаатугаан уу? Эчиха тэрний харгалж додод нэгсэн шүү дээ. Амарсан шүү эчиха. Уйлж болохгүй гэж би хэлсэн шүү. Надтай хамт дэн мордгоор бэлтгэв. Мугаатугааны өшөө гари. Яв. За, эчиха. Аха. Мугаатугаа. Хөөминэ.
Ачаа. Ийм доод бол чиргийн сэтгэлийг говьлж болохгүйгээ. Нутаг утнаас салаад 3 жил болчихсон юм чинь. Гэр нутга мөрөтх нь яранг болтой. Гэрэн санвал бужиг бүжгэл бүх барилдаж болно штэ. Урд очихгүй юу? Юуна хүн бэ? Талавангийн элчин Чингис хаанда чиргийн чуулмад айлтгана. Ирэ. Ай, юуны хүн юм? Талавангийн тамалсан элчин хаанд нь бараадлаг. Очоо. Ирэ. Хаанта. Талаван тодорчгчээ. Дайсан юм хэмээн онгчин тэгээд маргааш бүх чиргэн гол гатлууж энэтхэг дутаагч байна. Миний жарлыг уламжил. Гал бамбра унтрааж сүнөр мард. Ах тулган сунтал үйлгж игээд тэдний заавал хальчав. Усива, бид хаашаа ухъя? Ухраа! Усива, хараач. Усива. Бид дайсантай нөгөө үжилчээ. Элдорт баатарчуда! Атгадах сэрхэн далайж атад тастай нэгэ үзэлцээ! Дайраа! Дайраа! Эцэг хааны жарлаг харуулж болохгүй. Улсын банкын амдаар бэр. Хайраа!
тануус хүүтэр бол тэрэн шиг ийм баатар хүүтэр юм шүү. Тэр өнөөдөр ухнаас малтарвал хожимлоо олон бүтээл. Ярангой ярчиг төвөгч татахгүй. Улсын ван хурдан ирье. Хурдан Ачаа. Харамсал. Байж. Мөн чаргацсан баатрыг бити алда. Тэнэ талбар тэрийг барьж чадвал сая сэр тоочтон. Авга. Энэ хэдэн хүн ямар өвчнөр өгч. аюулаа тийш очиад ирье. Ийм өвчнийг эсрэг нь тэжигдэх. Өвчтнээ биеийг халуурж, толгой нь өвдөд, бүх үеийн тамирдаж, нүдэнд нь цус хурж, биеинд нь толов гарна. Энэ бол бөөсөө дамжиж халдварласан нэг зүйлийг хийжиг. Аюултай юу? Энэ янзаар дэлгэр бол бүх чирэг мөхөж мэднэ. Тийм зүгэй юу? Үнэнд хүнээ биелэх бөөсийг арилгачуд халдварлах замын тасалж гэнэ. Гэтэл Монголын их засагт ховч сунраа угааж ээж болохгүй гэсэн тодорхой тогтоолтой. Тэгэхээр аргагүй. Авга. Яавч нэг арга бодно гэж. Би нэг болог амийн материал хадгалсан юм. Цагаат аваа миний битсэн жороор хурдан очиж авчруулаарай. Жаахан ч гэсэн тус болох байхаа. Тэгье. Та жороо хурдан бичээрэй. Би хүн юм бол авчруулъя. За. Ile